байцгаана уу? Бүгдэнд нь өглөөний минь төргий, алтан гэрэл сайд зөв одоо хэрэгтэй хууль санаачилсанд талархаж байна. Тэгээ өмнө нь үг хэлсэн асуулт асуусан хүмүүсийнхтэй утга агуулга давхардуулахгүй тулд 3 гол санааг л хэлмээр байна. За нэгдүгээрт нь хүний эрх гэдгийг яг энэ Эрдэнэ олдыг хэлсэнчлэн бүр одоо энэ нэг байдгал асуудал гэдэг үл ойших байдал газар авчина. Өөрөөр хэлэх юм бол иргэд бас юунд санаа зовж ийн вэ гэхээр тухайн хүн албан тушаал ахих тусмаа эрх мэдэл авах тусмаа хүний эрхийг дээдлэх энэ нөхцөл байдал бас буурч ийн шүү гэдэг ийм шүмж явдаг. Тэгэхээр нэгдүгээрт одоо төрийн өмчит үйлдвэрийн газрууд, бусад төрийн байгууллагууд, одоо компаниуд, энэ нийгэмд оролцоотой явж байгаа бүх байгууллагууд жил бүр улсынхаа хэмжээнд хүний эрхийг авч хэлцдэг тийм ярилцдаг тогтолцоо руу оруулаарай гэдгийг хэлмээр байна. За хоёрдугаарт нь бид нар бүгдээрээ олон жил ярьсан хилмигдүүлэлтийн асуудлыг янз бүрийн өнцгөр, янз бүрийн цаг үед одоо оноож ярьдаг. Тэгэхээр бүгдээрээ өнгөрсөн үеийн сургамж юу байв хүний эрхийн талаар. Тэгээд хилмигдүүлэлтийн нөхцөл байдал ямар аваад өнөөг хүртэл бид нар ямар байдалд хүрв. Энэ дээр үнэлгээ дүн шинжилгээ бас хийх ёстой юм болов уу гэдэг ийм санал байна. Тэгээ 3 дугаарт нь болохоор хүний эрхийг хилэлцдэг тийм цахим платформтой болмоор байна. Хүний эрх яагаад зөрчигддөг вэ гэхээр ил зүйлүүд бол ойлгомжтой байдаг. Одоо жишээлбэл хүүхэд гудамжинд явж байгаа дээрээс нь юм унаад бурхан болчлоо ч гэдэг юм уу. Эсвэл одоо тоглоомын талбай тоглож байгаад гинт одоо осолд орох гэдэг энэ мэт ил физикал гэдэг биеийн байдалтай осол гэмтэлд өртөж байгаа энэ хүний эрх зөрчсөн асуудлуудыг нийгмээр хардаг, ярьдаг, шуугдаг, өнгөрдөг. Бүр далд хэлбэртэй хүний эрх зөрчдөг үйл явцууд маш их байдаг шүү. Тийм учраас би энэ үнэлгээг чухалчлаад байгаамаа. За баярлалаа.